Аймгийн засаг даргын тамгын газрын санаачлагаар хэрэгжүүлж байгаа хүн болох багасаа төслийг манай сургууль дээр 2 дахь жилдээ хэрэгжиж байна. За өнгөрсөн жилийн хувьд бол 60 хүүхдийн одоо квоттайгаар орос англи хэлний сургалтыг анх шатны сургалтыг 2 багшийн одоо бүрэлдэхүүнтэй явуулсан. Хүүхдэд сурагчдад 144 цагийн сургалтыг англи орос хэлний анх шатны сургалтыг явуулж, за хүүхдүүдэд гадаад хэл сурах хүсэл тэмээллийг төрүүлсэн өр өгөөжтэй ажил байсан. За энэ жилийн хувьд 47 хүүхдтэйгээр орос англи хэлний анхан шатны сургалтыг 2 багшийн бүрэлдэхүүнтэй эхлүүлэн хичээл сургалтын үйл ажиллагааг явуулж эхлэв байна. За энэ хүн болохоогоосаа төсөл хэрэгжсэн нь бол манай сургуулийн хувьд бол одоо төвөөс алслагдмал байдаг учраас хүүхдүүдийн тэр бүр одоо төвд очиод сургалтанд хамрагдаад байх боломж олцоогүй байдаг учраас одоо маш өр өөрчлөлттэй сургалт болж байгаа. За энэ сургалтанд хамрагдсанараа 3-5 дугаар ангийн сурагчдыг гадаад хэл сурах, за мөн түнчлэн хөрс зэрэгэлдээ орныхоо хэл соёлтой танилцуулах, суус сурах, хариуцлагатай байх, бие дааж ажиллах гэх мэтчлэн хүүхдийг багаас нь сургаж байгаа үйл ажиллагаа учраас одоо хүүхд болон эцэг эхчүүдэд бол маш одоо сэтгэл ханамж өндөр байгаа. Би энэ сургуулийн 5 ангид суралцдаг. Би энэ хүн болох багаас хөтөлбөрт оролцсноогоо огц хэлийг яг сурахаас гадна өөрийгөө илэрхийлэх, бас огц улсын талаарх сонирхолтой мэдээлэл, баримтын талаар мэдэж авсан. Би энэ сургалтанд орж бүртгүүлж, энэ сургалтанд одоо явагдаж байгаадаа маш их баяртай байна. Би өмнө нь бол огц хэлийг бол огт мэддэг байсан. Энэ жилийн 5-4 цагаас болж эхэлж мэддэг байгаа. Хамгийн сонирхолтой санагдж байгаа зүйлүүд нь бол огц улсын талаарх баримтууд их сонирхолтой санагдаж байгаа. Огц улсын сурах сонирхолтой болохоор надад хэлний бэрхшээл бол их гарна. Тэгэхээр би огц улсын талаарх хэл мэдээллээ сухаар энэ сургалтанд бүртгүүлсэн. Өмнө жил аймгийн засаг даргын захирамжаар хэрэгжсэн хүн болох багаасаа төслийн орос хэлний сургалтанд хамрагдсан. Тэгээд энэ сургалтанд хамрагдсандаа бол би маш их баяртай байгаа. Тэгэхгүй бол одоо яг аймгаас зайдуу байдаг ч гэсэн яг энэ сургалтанд одоо ингээд илүү олон зүйлийг ингээд сурч мэдсэн. Тэгэхгүй бол одоо эндээс ингээд аймаг руу сургалтанд хамрагдахад бас зарим талаараа ингээд хүндрэлтэй байдаг. Тэгээд энэ сургалтанд хамрагдсандаа бол одоо ингээд маш их баяртай байгаа. Тэгээд цаашдаач гадаад хэлийг илүү сайн сурч гадаадад сурах хүсэлтэй. Өмнө нь бол надад орос хэлний мэдлэг гэдэг хам байгаагүй. Зүгээр одоо ингээд надад орос улсын талаарх эсвэл орос хэлийг ингээд зүгээр л мэдэхгүй ээжэж ингээд сонсоход их одоо гоё сонирхолтой сонсголонтой санагддаг байсан болохоор би бас өөрөө ч гэсэн ингэж ярьж ингэж энэ хэлийг өөртөө гоё санагдаж байгаа хэлийг одоо мэдхийн тулд энэ орос хэлний сургалтанд өмнө жил бүртгүүлсэн. За энэ сургалтын үйл ажиллагааг явуулахдаа бол ихэвчлэн тонгороо сургалтын арга болон одоо бие даан суралцах аргуудыг бол хослон хэрэгжүүлснээрээ хүүхдүүд бие даан суралцах, гадаад хэлийг сонирхолтой сэтэл тэмүүлэлийг бий болж бие даан хөгжих, багаасаа одоо гадаад хэлийг тэр түнчлэн одоо хөрс зэрэгтэй орныхоо хэл соёлыг сонирхон судлах хүсэл тэмүүлэлтэй болж байгаа нь бол маш өр өгөөжтэй гэж миний хувьд бол бодож байгаа. За энэ төсөл хэрэгжихээс өмнө бол хүүхдүүд ерөнхийдөө бага насны 3-5 дугаар ангийн хүүхдүүд бол гадаад хэлний сургалтанд хамрагдах боломж олцоо бол тэр бүр байгаагүй. Ерөнхийдөө болцоотой одоо эцэг эхэн зөөгөд хүрэгч айдын хүүхдүүд хамрагддаг байсан. Ерөнхийдөө ахлагангийн хүүхдүүд одоо бие даагаад явчих хүүхдүүд нь бол хамрагддаг байсан. Энэ хүн болгоогоосоо төсөл хэрэгжснээрээ 3-5 дугаар ангийн сурагчид маань яг өөрийнхөө одоо гэрийн ойролцоо сургууль дээрээ гадаад хэлний анхан шатны сургалтанд хамрагдах болцоотой болсон нь бол их давуу тал байгаа. Это девочка. Это собака. Кто это? Это кот. За тэгэхээр кто это гэдэг нь энэ хэн бэ гэж утгатай байна тийм. Кто это? За кагаар үчижээд юу гэж хэлнэсэн багш нь? Гэгээр дуудана. За багштайгаа дуудъя. Кто это? Это мальчик. Кто это? Это девочка. Кто это? Это слон. Кто это? Это собака. За хэдийгээр нөгөө манай сургуулийн энэ жилийн одоо
хоёр дахь хүн болох байгаасаа төслийн квот маань 45 хүүхэд байгаа боловч энээс одоо олон хүүхдүүд гадаад хэлийг сурья гэж одоо нэмэлтээр явдаг. Тэгээ яг бид хэд нэг сурах сонирхолтой хүүхдүүдийг нь бол анги танхимаа багтаамжаар авч сургаж одоо хажууд нь бас дагуулж сургаж одоо сургалт үйл ажиллагаанд оролцуулж байгаа.